За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ 6 дугаар сарын нэрэг өнөөдөр 6 дугаар сарын 6. Тэгээд тоон толлын ухаанаар энэ нь өөрөө нөхцөл болцолгүй хайранд суралцах гэж явдаг. Хүнийг хайрлж сурах тий. Тэгэхээр яг энэ 6 сар маань бидэнд нөхцөл олцолгүй хайрын талаар заана. Өөрийгөө хэртэй сонгож та сурсан бэ гэдэг шалгууруудыг явуулна. Мөн нэг тийм та амар амгалан байдлаа гаднах ертөнд яаж ч хувьсан өөрчлөгдөж исэн тэр балансаа барьж чадж гинөө. Мөн энэ нэг юм энергийн өгөө авааны баланс чинь өгөө авааны одоо харилцаа тогтвортой байдал чинь ямар шүү байна вэ те, ямар зүйл дээр та маш их энерги алдж гин, ямар зүйл дээр хин нэгэндээ дутуу өгж гин, эсвэл магадгүй илүү авж гин ч гэдэг юм уу те. Бид нар одоо нэг мэдэрдэн штэ. За одоо ингээд надад тийм энерги их байгаад байна. Би нэг гадагшлуулах хэрэгтэй байна гэл те. Аль эсвэл за би энэ хүнээс арай л ихийг авчлаа да. Тэгтээ оронд нь одоо юу ч өгөхгүй юм ч гэдэг юм уу те, мэдэрдэг хэрнээ нэг юм за энэ одоо тийм чухал биш гэж боддог зүйлс байдаг гэж магадгүй. Мөн одоо мөнгөний энерги ч гэсэн те бидэн дээр орж гарч байгаа тэр өгөө авааны балансыг ч гэсэн маш сайн одоо толдож харуулж өгөх байгаа сар. Одоо та хүнээс хит их авахыг хүсээд тэгээд тэр хит их авснараа буцаагаад ингээд энерги чинь ингээд мөнгөний энерги чинь блоклогдоод байгаа юм шиг. Буцаагаад хэнийг нэг те авсан чинээгээрээ дахиад ингээд те баярлуулж тэр ингээд эргэлтийг баланстай байлгаснаар бүр араасаа дахин нэмэгдэж орж ирээд байгаа юм шиг. Тэгээ тэр нь ингээ хуримтлуулах гэсэн үг биш. Энэ нь яг л энэ балансыг өгөө авааны энэ эргэх холбоог тэнцвэртэй хадгалж чадаж байна уу гэж байгааг шалгаж байгаа сар орж ирж байна. Мөн анзаараад үзэх юм бол энэ сарын одоо ийм энерги vibe те тэр нэг хурдан маш хурдан байх болно. Хурдан гэдэг нь та зөв одоо хөлнөөсөө босч чадах юм бол гэж ярьдэн штэ тий. Та зөв энергиээр эхлүүлж чадах юм бол яг энэ энергитэй хоршиж чадах юм бол энэ баланстай энэ амар амгалан гэж байгаа одоо энергитэй хоршиж чадах юм бол та ингээ зүгээр л тий маш их зүйлсийг маш их тийм өгөөж бүтээмжийг нэг өдрийн дотор гаргаж чадна. Тэгсэн хэрнээ те та хит их юм ядрахгүй яг гоё те ингээл нэг юм онгод авах сайхан урам ах зүйлээсээ аваал тэрийгээ бусдад те өгөөл дамжуулаад магтаал сонссон болвол хин нэг бас магтмаар санагдаал тэгэл ингээл бодож исэн зүйлүүд чинь так гэл нэг гоё ингээ уялдаа холбоотой цаанаасаа ингээд бүтээд явна. Тэгэхээр энэ сарын нэг юм баримтлах те хэрэгжүүлвэл танд өөрч чинь маш таатай байх дүрмүүд нь болохоор өглөө 6-аас ирвэл маш сайн гэж байгаа. Өглөө 6-аас ирээд сайхан бүлээн ус уугаад тэгээ боломжтой болвол гарч алхах яг тэр ингээд өглөөний цэвэр агаарыг амьсгалах. Өглөөний цэвэр агаараас ихсүүлэл тэр программинг орж ирж байгаа. Тэр өдрийн таны те аз ивэл одоо тэр өдрийн одоо энэ агаарт одоо явагдаж байгаа цэнэг програм та уялдаа холбоотой хоршин мэдрэмжтэй ритмтэй алхаж чадна гэсэн үг. За 6-аас босох хагаад байгаа. За тэгээд ер нь энэ сарын бас айгүй гол түлхүүрүүд нь хэрвээ таны сэтгэл санаа чинь те тавгүйтэд савлаад ямар нэгэн онгод орж ирэхгүй ч юм уу эсвэл гацаанд орсон байгаа мэт санагдаад жоох ийм дүнсгэр хөнгөн гуйныг гэднэр ингээ орж ирээд байгаа бол тэр бүх зүйлээ ямар ч хамаагүй тийм устай холбоо хийх маш сайн. Одоо голын эрэг дээр очих, далайн эрэг дээр очих, усанд орох, өглөөхтэй сайхан юм уснаас усанд орж эхлүүлэх
За энэ нөгөө нэг түргэний чимээ сонсогдоод байна. Жохон яриа муу сонсогдож эхэлж магадгүй. Бүх төрлийн устай холбогдох маш сайн бассейнд явах, их ус уух. Бүр ингээ хүмүүс зарим нь ажиглаж магадгүй нэг цаанаасаа дэ их ам цангаад байгаа юм шиг их ус уумаар санагдаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэр нь ч гэсэн маш зөв. Энэ яг нөгөө нэг усаар таны ингээд хуучин те өмнөх санаа зовнил төвшөр өмнөх одоо програмуудыг чинь арчиж алга болгож байгаа. Та их ус ууж, их те усны төрлийн зүйлтэй харилцаж, бассейнд орж, голын ирэг дээр алхаж одоо юу гэдэг тэгих тусам танд маш сайн. Тэгэхээр тийм байна. Мөн энэ сард шин тийм харилцаа холбоог өөрөөсөө эхэлж үүсгэх нь одоо маш сайн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за танд одоо ингээд та хэрвээ ингээд тий хүмүүсийг төрүүлж одоо найзлыг гэж одоо урайлж үзээгүйсэн бол тий магадгүй одоо нэг юм за манай найзын тэр найз нь аюу дэжгүй гой хүндээ эсвэл одоо юу гэдэм би тэр нэг йогийн группийнхаа тэр хүнтэй жоохон дотносож юм ярихыг хүсдэг дээ. Тэгсэн ирнэ ингээд нөгөө нэг ерөөсөө дандаа л ингээл өөрөө зориглохгүй халдаж чадахгүй ч юм уу те аль эсвэл за намайг юу гэж бодож явах болч гэдэг юм уу тэгж бодож одоо хойш нь сууж байсан харилцаа холбоо нөхөрлөл зүгээр танилын хүрээгээ тэлэх нь айгүй зүгээр одоо сайн уу гэл те зүгээр өөрөөсөө эхэлж юм бичих зүгээр одоо кофе уухаар уурих ч гэдэг юм уу зүгээр ингээд шин танилтай яриа өрнүүлэх тэр ингээд шин зүйлийн уур амьсгалд би бэлэн байна те би шин одоо код програмд бэлэн байна гэдэг зүйлээ та ингэж илэрхийлнэ гэсэн үг. Тэр нь танд маш ээлтэй харилцаа холбоо байх болно. За ийм байна. Тэгээд надад бас нөгөө нэг юу асуулт ирсэн л дээ. Бүгдээрээ гэхдээ энэ подкастын сүүлээр маш богино хэмжээний гоё бясалгал хий. Тийм дахин програмчлал хийгдэж байгаа талаар илүү дэлгэрэнгүй бичлэг хийж өгөөч гэж асуусан байхгүй юу? Дахин програмчлал гэдэг нь болохоор одоо бидний хуучин код програм за жишээ нь одоо энэ амар амгалангийн энерги дээр те таны ажил үйлс бүтнэ гэдэг байгаа штэ те манифест үйлчилнэ гэж байгаа. Энэ бол шинэ програм баггүй юу? Одоо шинэ 5D лүү одоо шилжиж байгаа програм. Өмнө нь болвол 3D програмд илүү стрессэн дээр стресс гэдэг зүйлийг авч стрессийг дааж чадж байгаа хүмүүс урагшилдаг байсан, амжилтанд хүрдэг байсан гэж хэлж болно. Одоо тэр нь солигдоод эренгүүд хүмүүст ингээд өмнөх авдаг байсан шиг ачааллаа авч дийлэхгүй байгаа юм шиг аль эсвэл бүр одоо те болнаад хэв маягаа соль гэдэг дохио ирээд те бүр хит их ачаалалтай болоод байхад хэв маягаа солихгүй тэрэнд ингээд burn out болох, эрүүл мэндэ те золиослох гих мэтчлэн одоо үр дагаврууд гарч байгаа. Тэгэд өөрөө энэ одоо нөгөө шинэ програм нь амар амгалангийн энергин дээр таны ажил үйлс бүтнэ те манифесташн чинь ирнэ сэтгэл санаа чинь сайхан байна гэж байгаа болохоор бид нар өөрсдөө амар амгалан дээр ад жаргал дээр ажиллаж амьдарч хоршин байж сурж ийна гэсэн үг. Тэгэхээр энэ програм нь ч гэсэн одоо шинэ програмчлал ахгүй юу? Мөн те хуучин одоо програмууд ихтгэл үнэмшлүүд ингээл
Хуучин ихтгэл үнэмшил ер нь биднэрт яаж суусан бэ гингүүд хүнтэй ингээд ямар нэгэн зүйл хэлдэг. За усны эцэс жаргал гэдэг нэг үг байдаг тийм. За өөр юу гэдэг бүх ирчүүд адилхан ч гэдэг юм уу. Хүн өөрчлөгддөггүй юм. Өөр юу гэдэг ингээл хүний за янз бүрийн нэг юм ихтгэл үнэмшлүүд байгаад байгаа тийм. Гэтэ яагаад ингээд бид нэр те шал өөр ингээд гэр бүлээс гаралтай хэрнээ өөр ингээл те Улаанбаатарын одоо нэг нь Улаанбаатарт одоо нэг нь Дарханд нэг нь одоо Хаанч Хинти Хангаа гэл байсан ч гэсэн нэг энэ ихтгэл үнэмшлүүдийг бид нэр бүгдээрээ л сонсч ийсэн мэдээд идэв тийм. Тэгэнгүүт эн чинь ингээд олон хүмүүс энэ тэндгүү тавччихсан байхгүй юу? Олон хүмүүс за станера нас явах тусам санаа суух юм да гэдэг юм уу те ингээл олон хүмүүс ингээл одоо өгүүлбэр үгнийхээ хажуугаар ингээл хавчуулаад хэлээд байсан. Тэгэнгүүт бид нөр олон дахин ингээд давтаж сонсоод тэр програмыг биднэрт ингээд суугаад тэгээ тэрний ингээд одоо те нэгдэж байгаа хувилбар нь тарих өөрөө үнэн надад хэлжсэн манай эмээгийн ээж нь хэлжсэн зүйл үнэн байна гэдэг ингээд баталгаа өөрөө хайж олоод тэгээд тэрнчэнээс нь те зовлон үсэж эхэлсэн байх нэ. Тэгтээ ингээд яагаад те ээж аавын үед тийм итгэл үнэмшлэр одоо арай те өмнөх үед тийм итгэл үнэмшлэр амьдарч болоод исэн бэ. Тэгсэн ирнэ хүмүүстэй тэгэл ад жаргалтай ч юм уу те ер нь бол ийм их сэтгэл зүйн асуудал гүйгээр амьдарч болоод байсан бэ гэхээр угаасаа л тийм одоо те их усүр бурхны төлөвлөгөө л байсан гэсэн үг. Эхлээд чи те одоо бид нар ямар нэгэн зүйлд талархаж сурахын тулд эхлээд шууд байвал талархдаггүйтэй адилхан юмны үн цэнийг энэ ялгаа салгааг дотоодороо мэдрэмжээрээ ялгаж салгаж сурж байгаа байхгүй юу? Тэгээ мөн бас яг тэр үед хүмүүсийн ухамсарын түвшинд тааруулаад энэ стресс гэдэг зүйлээр те биднэрт маш их одоо зүйлийг хичээлийг заадаг байсан. Их стресс авч байгаа хүн их одоо ерөнхийдөө бол юм сурж л байсан гэсэн үг. Өөрийгөө те нэг юм стресс гэдэг зүйлтэй уялдуулан ялан дийлэх боломжтой байсан үе гэсэн үг. Одоо болвол стрессээр бид нөр өөрсдөө ялан дийлэхгүй өөрсдөө сонгож одоо хин нэгнтэй ташуурдах шаардлагагүй араас ингээл ташуурдах шаардлагагүйгээр өөрсдөө сонгож өөрсдөө би юу хүсэж байна вэ гэдгээ те сонгож тэгээд өмнө нь одоо ингээд бүх зүйлтэй хязгаарлагдмал юм шиг ингээд хайрцаглалцсан байгаа штэ тий. Тэгэнгүүт одоо бүх зүйл илбэг дэлбэгээ чи л өөрөө харж чадвал гэдэг байгаа штэ. Түлхүүрээ тааруулж чадвал тэр долгион тавтамжтай таарч чадвал гэдэг байгаа чинь бас шинэ код програм. Тэг яагаад бид нэр ингээд бүгд энэ шинэ зүйлд ингээд тий дасаад итгээд одоо ингээд нэг юм итгэл үнэмшилгүй хүн ч гэсэн маш чөлөөтэйгээр энерги ярддаг болцсон те бясалгал ярддаг болцсон гэхээр энэ тэндгүү ингээд давтаад байгаа байхгүй шинэ програмыг бид нэр суулгаж өгöd байгаа байхгүй юу амар амгалан нөхцөл олзолгүй хайр те өөрийгөө хайрлах өөрийгөө эхлээд дүүргэж бусдыг бид нэр дүүргэж чаддсан байна дэлхийн ертөндтэй маш олон хувилбартай байна бид нэр сайхан амьдрах эрхтэй байна гэд энэ зүйлүүд чинь биднэрт ингээд энэ тэндгүү би ч амнасаа гаргаал те тэнд нэг хүн ч амнасаа гаргаал ингээл энэ нэг их усүр гэдэг зүйл байна далд ухамсар байна энийгээ ажиглын анзаарыг гэд байгаа чинь шинэ код програм л суугаад байгаа байхгүй юу бүх хүмүүс энэ тэндгүү төстөө юмыг давтаад байна. Тэгэхээр энэ нь өөрөө
бидний тэ хүүхдүүдэд бүр ямар амар гайхалтай зүйл үр дүн болж хүрэхийг зүгээр бодоод үзэх юм бол бидний хүүхэд тэ ямар нэгэн гоё зүйл хүсэж ийсэн аа тэ. За би чадахгүй юм байна. Над шиг хүүхэд ийм зүйлийг хүртэх ирэхгүй юм байна ч гэдэг юм уу. Өөрийгөө тэ хин нэгэнтэй харьцуулах шаардлагагүйгээр дотооддоо итгээл явж яхад дотооддоо итгээд хүсээд өөрийгөө хайрлаад дотроосоо өөрийгөө тэ ингээд мэдрээд ажиглаад ингээд явж яхад бүх зүйл боломжтой болж эхэлж байгаа нэг тийм маш хурдан өөрчлөлтийн үеилүү бид нар орж байгаа байхгүй юу? Хинээс ч зөвшөөрөл авах хэрэгтэй. Өөрийнхөө дээд бие тэ их усүрээсээ ингээд тэ тэр мэдрэмж хүслийг авж гин. Өөртөө тэ хүлийн зөвшөөрч тэрийг оруулж ирж гин. Мөн би яагаад энийг хийж чадахгүй байна гэд байгаа айц блокуудаа харж гин. Тэгээд тэднэрийгээ бид нар хакерж гин тэ. Тэгээд бидний хүсэж байгаа зүйл бодит байдалд ингээд ургаж гарч ирж гин. Тэгэд энэ нь бас нэг ингээд шинэ код нь өмнө нь бид нарыг ингээд хуваагдуулаад байсан байхгүй юу? Харьцуулалт гэдэг чинь өөрөө хуваагдуулаад байгаагийн шинжтэй тий. Харьцуулалтаар ер нь бол намайг энэ нэг мундаг хүнтэй харьцуулчлаа. Нэрээ л би яг энэ хүн шиг л болъё гэж ер нь боддгоо штэ. Гэл ингээл нэг юм дотроо тий гомдсон чим шиг нэг юм өөрийгөө тий хангалтгүй дутуугаар мэдэрч тэгээд энэ харьцуулалт эднэрээр тий ингээд бид нарыг хуваагдуулж байсан. Одоо ингээд шинэ кодыг сонсох юм бол нийгд бид нар нийтийн ухамсар юм байна. Өөртөө туслан гэдэг чинь тий бас хүнд тусалгыг хэлдэм байна. Энэ хүмүүс гэдэг чинь тий ер нь бол миний бас ингээд тусгал, миний тий ийм сүнс ухамсарын нэг хэсэг юм байна гэл ингээл энэ тий энэ агаарт тий маш их энерги явж гин. Бүгдээрээ тий амьсгалъя байгаль ихе хайрлая гэд ингээд маш ижил төстэй коднууд зүгээр л бид нэрийг ингээд тарих ухамсараар орж ирээд тэгээ дамжуулагдаад байгаа. Тэгэхээр тэрний шилжилт хийгээд тэгээд тэр шилжилтийн цаад үеийн хүн шинэ эрний тий хүн байхын тулд яг л за 6 сар танд ийм кодыг өгж гинэ тий 6 сарын төлөв байдал ийм байна гэдгийг л ажиглаа дотроо сураад тийм байх шүү гэд хэрэгтэй үед нь өөрийгөө тий уян хатан байлгаад за 6-аас нэрэлс ирээд үзье. Өглөө болгон 6-аас за нэрэл тий тэр устай илүү ингээд холбогдоод үзье. Илүү ус уудаг болчихъя. Илүү усанд ордог болъё ч гэдэг юм уу тий боломж нь агуул сайхан голын эргээр хөл нүцгэн алхачих. Нэрээ энэ хүмүүсийн хийгээд байгаа зүйлийг нь бүгдийг хийчихье гэж байгаа чинь өөрөө л тэр үйлдэлийг хийх төдийд л ер нь бол танд шинэ зүйл бичигдэж байгаа. Та багаар л ажиллаж эхэлнэ. Таны дотор нэг л юм ондоо болоод байгааг нэг чимээг үхнэр тий өчигдөр ингээл айгүй ингээл санаа зовнилттай онцгүй унтснаа өглөөс ирээл гів гинт өчигдрийн хүн байгаагүй мэд өчигдрийн санаа зовнилт байгаагүй мэд агаар нэг тийм гоё хөнгөрцөн чим шиг тий нэх гоё юм амар амгалан бүр нэмийг цаанаасаа тий нэг юм чимээгүйхэн өөртөө ихтэй байдал мэдрэгдээл. Тэгээд илүү юм тий би яаж хурдан мөнгө олох уу гэхээс илүү би яаж энэ нийгэмд яаж хүмүүст үн цэнтэй тустай байж чадах уу гэдэг нэг юм ондоо өөрчлөлт ер нь ингээ ороод ирсэн байгаа. Энэ чин өөрөө одоо яг шинэ програмууд агаад байгаа.
Тэгэд энэ ч гэсэн айгу гоё асуулт шиг санагдсан. Тэгээд ийм асуулт асуусан танд баярлалаа. За тэгээд бас нэг асуулт байсан. Тий хүний нас те одоо цаанаасаа өгөгдсөн байдгүй гэж байгаа байхгүй юу? Үгүй одоо шинэ програмд ямар ч тийм юм байхгүй. Хүний нас цаанаасаа одоо те өгөгдөөгүй. Би 50 наслаа л өхөн гэсэн юм байхгүй. Би хэрвээ штэ те наан нь ингээд эго програмнуудаа те өхүүлээд өөрийгөө одоо өхүүлнэ гэсэн үг штэ те одоо тэглэн гэсэн үг. Одоо өөрийгөө одоо рестарт хий гэж бодъё л доо тий рестарт одоо компьютер дээр бид нэр ингээд ямар нэгэн зүйлийг юм нь ингээд ажиллахгүй бол гацаад ирэнгүүт нэр рестарт хийдэн штэ тий өөрийгөө ингээд рестарт хийнэ гэдэг чинь ерөнхийдөө бол үхэхээс өмнө үхэж үжиж гинэ гэсэн үг байхгүй юу? За ингээд бүх юм нурлаа. Одоо ингээл одоо ер нь тэр ингээд нөгөө нэг үхэлтэй маш ойртож үжиж гин гэсэн үг. Тэгтээ тэлээгээд ингээд эго л өгч байгаа болохоос ш бидний махан бие үхээгүй. Тэгээ дээрэс нь бүр маш юм шин одоо програм суудсан сэрнэ одоо амилна гэсэн үг. Тэгээд багаар би яагаад өмнө нь ингэж боддггүйсэн бол би өмнө нь яагаад өөртөө ингэж ханддаг байсан бол би өмнө нь одоо тий яагаад хүмүүсийг ингэж хатуу дүгндэг байсан бол хүн чинь өөрчлөгдөж болдсон байж тээ. Би ч гэсэн болж байна. Хэрвээ одоо тий 4 жилийн өмнөх би байсан бол юмд ингэж хандж байгаа. Харин одоо би ингэж хандаад байна штэ ч гэдэм үү тий. Энд чинь нөгөө нэг тийм том эгоны үхэл болсны дараах дахиад рестарт явагдаад байгаа. Тэгэхээр бидний нас бүр уртасч байгаа ер нь уртал болж байгаа гэсэн үг. Тэгээ дээрэс нь ингээд бид нэр ингээд бясалгал хийгээд бие сканда зарим нь ингээд одоо бясалгалаар ингээд бие эмчлээд байна штэ тий. Ажил урьдчилан ядаж сэргийлээд байна. Одоо өмнө нь бол ингээл тий дайрсаар агаал одоо энэ одоо илэг зүс бөөр нэг юм дохио өгөөлээд зүрх мөрөх ингээд жоохон өвдөөлээд тий. Тэгэл ингээл хамаагүй юу ч ингээл тий нүдэн балаж ихэндүлээ ингээд дайрдаг байсан бол одоо нэг үе үелтэй байнга зогсолт хийгээд өөрийгөө бясалгаж гин, анзаарж гин, ажиллаж гин. Яг одоо өвдөж байгаа эргэтэн дээр гараа тавьж агаад амьсгалж гин. Амьсгал бас айгуу чухал. Одоо энэ шинэ програмууд ингээд нөгөө байнга апдейт хийгдэж тий шинээр ингээд програмууд орж ирж байгаа үед тэрийг одоо нээж өөрийнхөө бодит байдалд тий одоо хурдан нээж тэрнтэй ингээ уусан зохицож явахын тулд амьсгал маш чухал. Ер нь 9 тонн дээр нэг сайхан урт амьсгаа аваад бүр уртаар гарах гээд үз. Одоо за та одоо жишээ нь 3 тонн дээр амьсгаа авч байгаа бол бүр 6 тонн дээр гаргадаг ч юм уу те. Энэ болгоно нь бидний тархинд одоо тарих гэдэг чинь болохоор одоо өөрчлөлтөөс жоохон айгаал тэгэл ингээл шин те ингээд дотоод ингээд нэг шин төлөв мэдрэмжтэйгээр юм хийж исэн ч гэсэн хуучин л юмас эргэж бодох гэдэг байхгүй хуучин туршилгаа хуучин л юмас эргэж бодгоо хуучин юмтайгаа л харьцуулж бодох гэдэг тэр нь бид нэрийг айгүй хойшин татчихэдэг. Тэнгүүд амьсгалыг ер нь байнга те амьсгалын дасгал хийх заримдаа нэг зөвөр өдрийнхөө дундуур зогсолт хийгээд 3-ын тоон дээр аваад 6-ын тоон дээр гаргах нь өөрөө тархийг тэр төгшүүр тэр хуучин програмынх нь хүлээснээс зүгээр л тайлж өгж байгаа байхгүй тайлж өгөхт нь бити санаа зовоо те одоо тим юм дахиж тохиолдохгүй энэ бол цоо шин бодит байдал гэдэг зүйлд тасахт нь бүр илүү гоё одоо тусламж болж өгч байгаа гэсэн. Зяг
Аа тэгэхээр бүгдээрээ бясалгал хамтдаа хийцгээе. Би өөрийгөө яг байгаагаар нь хайрлаж байна. Оройн чакранаас нөхцөл олзолгүй хайрын энерги урсан орж ирж байна. Миний бүхий л биеийг дүүргэж байна. Бүгдээрээ хамтдаа анхаарлаа хөлнийхээ уул руу хандуулъя. Хөлний уул хүйтэн байна уу, бүлээн байна уу? Тайван байна уу? Урсгал урс шиг шорж гинжин үү? Хаа нэгтэн судсан захилж гин үү? Анхаарлаа гарын алган дээр аваачи. Гарын алга хэр их энергиэр дүүрсэн байна. Халуун байна уу? Хүйтэн байна уу? Анхаарлаа бүгдээрээ нүдэн дээрээ авчиръя. Амьсгал аваад гаргах тоолондоо нүдээрээ гаргаж байна гэж мэдрээ. Нүдээр гарч байгаа агаар амьсгал бүлээн байна уу? Нойтон байна уу? Таны нүд нойрмог байна уу? Сэрэглэн байна уу? Нүдээ наастаа чигээрээ нүдээрээ өөр л үгээ харъя. Одоо бүхий л бие тэр чигтэн оройн чакран дээрээсээ ажиглая. Чангарсан газар байвал суллж өгье. Гүнзгий амьсгаа аваад суллж өгье.
Амьдралын энерги бүхий л биеэр чинь гүйж байна. Ямар ч гацаагүй, ямар ч бэрхшээлгүй таны төлөө, бидний төлөө нөхцөл олзолгүйгээр хайрлан урсаж байна. Анхаарлаа зүрхэн дээрээ авчръя. Таны зүрх нөхцөл олзолгүй хайраар дүүрч байна. Та өөрөөсөө нөхцөл олзолгүй хайрыг дамжуулж байна. Цацруулж байна. Бусдад түгээж байна. Өөр дотроо өнөөдрийнхөө өөрийнхөө хувилбарт талархаад би чамааг харж байна. Чи надад байгаад талархаж байна. Би чамд байна. Би чамд хайртай гэж хэлээд гүнзгий амьсгаа аваад бэлэн болсон үедээ нүдэнэ өрөөнд анир чимээгүйд орон зайд юу өөрчлөгдсөн байгааг, орон зай яаж хурж байгааг, юу хэлж байгааг жоохон сонсож сууя. Миний та бүхэнд дамжуулж байгаа зүйлс болгон та өөрийнхөө төлөө надад миний замд би чадна гэдгийг сануулж өгөөрэй гэж захиалсан захиалга байсан. Та өөрийнхөө төлөө аж аргалын үүдийг нээх эрэхтэй гэдгээ дахин өөртөө сануулгах гэж өөрийн хүсэж байгаа том өрөөдөл, дээд хувилбар, нөхцөл олзолгүй хайр байдаг
дундаас нь хэрвээ би марччвал надад сануулж өгөөрэй гэд энд өнөөдөр намайг миний нэг хувилбарыг гаргаж ирсэн. Магадгүй та ч гэсэн дараа нь хин нэгний дотоод дуу хоолойны жижигхэн нэг хэсэг болж хин нэгэнд өөрийг нь сануулж хайрын сайхан энергийг дамжуулж энэ нь бүх хүнд хүртээлтэй гэдгийг сануулгал нэгэн дамжуулагч илч их усүрийн нэг хэсэг байх болно. Тэр нь миний доторч байгаа, таны доторч байгаа. Тийм болохоор өнөөдөр бүгдээрээ нэгдэж мэдэрч чадаж байгаа. Хүн бүр өөрсдөө илэрхийлэх орон зай байгаа. Хүн бүрт аж аргалтай амьдрах, амар амгалан амьдрах, хайрлагдах орон зай байгаа. Орон зай хязгааргүй. Орон зай хязгааргүй. Мөн та тэр хязгааргүйгийн нэг хэсэг. Одоо тулгарч байгаа бэрхшээл, өөрчлөлт сарын дараа юу болохыг хэлж мэдэхгүй байгаа эргэлзээ. Энэ бүхэн таны хөтөж, таны дайсан биш, таны хөтөж, өдийг хүртэл таны амьдралд дайсны төрхөөр ирсэн танил, дайсанж байгаагүй, танилж байгаагүй. Тэр нь та өөрийгөө зүүднээсээ сэрэх гэсэн нэг баатар л байсан. Та дээд хувилбараар амьдарч болно гэдгийг санахын тулд өөрийн хүсэхгүй байгаа хувилбарыг туулж үзсэн. Сонголтоо хийсэн. Би үүнээс хойш өөртөө ийм бодит байдлыг бэлдмээргүй байна гэж. Тэгэхээр энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Мөн ярианы сэдв санал болговол мөн комент бичвэл надад их таатай байх болно шүү. Баярлалаа.